Тэний хамгийн ам асуудлуудын нэг бол аж олоодод байдаг маш их зогслын хугацаа байдаг. Захиалга гарахыг хүлээж байгаа ч хэрвээ хоёр аппликейшнийг нэгэн зэрэг ажилуулбал бүх зогслын хугацааг арилгаж чадна. Тогмол мөнгө олох бол би хэдэн цагийн урш байшингуудын хооронд уралдаж байсан. Ресторанаас холгүй орших жижиг ресторанаас захиалга авсан ч байшин хол байсан. Эдгээр нь хамгийн муу захиалгын үрэл юм. Учир нь холын зайд явж бага мөнгө үлдэг. Гэхдээ энэ нь маш их хэмжээний мөнгө санал болгосон. Энэ нь зөвлөгөө маш ам байх ёстой гэсэн үг. Үүнийг хүлээн авч захиалгыг аваад 28 минутын урш жолоодож эхлэв. Хажуугийн зам дээр явж байх үед хаягийн дундуур явхад аппаас дуудлага ирсэн. Миний ийм үйлчлүүлэгч мөн үү гэж асуухад үйлчлүүлэгч гэж бодоод би хариулсан бөгөөд нэг эргээ ийм гэж баасан. Миний үйлчлүүлэгч найзынхаа аккаунтаар захиалсан бөгөөд хаягаа өөрчлөхөө марсан гэж хэлээд маш их уучлал гуйсан. Тэр байшин яг ойролцоо байсан гэж хэлээд надад зааварчилгаа өгч хоёр ишээ ирэхийг хэлв. Найзынхаа гэр очсон хойно уурч магадгүй гэд хаягийг нь асуусан ч ир би ий гэж хариулсан. Түүнийг гадаа хүлээж байхыг хараад усаа аслаа. Энэ нь хэвэн биш байсан нь ойлгомжтой. Гэсэн эдийч би энэ үед бараг алзамаа уулчихсан байсан болохоор би ир хүн дэгэж марсандаа игсэн. Найзынхаа хаягаас шилжүүлэхээ марсан тохиолдож болох зүйл шиг санагдсан. Ам бие байсан маань хүргэлийг үргэлжлүүлэхэд өөрийгөө яхад нөлөөлсөн байж магадгүй. Найзынх нь гэр хүрэхэд надад юунаас жаах юм байгаагүй болохоор би ир хүний хийсэн хэрэглүүдийг хийсэн. Гэж хэлээд бүдэг гэрлийн гудамжны замаар дахин гарч би гарцгүй гэсэн эмдгээ газар хурч замын өсгөлийг олж харсан. Хид хідэн байшин доош явж байхдаа ир хүний хийсэнчлэн хэрэглүүдийг хийсэндээ иглээгээр би зогсоод. Би хэрэглэгч рүү залгахаар усаа шүүрч авна. Саяын дуудлагууд руугаа орох гэж байлж жолоочийн цонх хогшлоо. Намайг баг зэрэг цочоосондоо ичингүүрэн цочирцсноо би мэдээд цонхоо болгов. Хариу үйлдэл үзүүлсэн. Учир нь буу барьсан залууны хоронд өөр ишээ харсан чинь би гудамжны доошоо явж байхад ир хүнийг гараа аваад бууга барьж байсанд би гайхсан. Цонхноос яг цагаа замын өсгөлийг харсан ч би хурдхан 3 цагийн эргэл хийгээд дараа нь гудамжны нөгөө ал руу харахад эд бүгд алга болсон. Эдний нэг нь ч хаанч байхгүй. Зам яа машин барьж эхлэмэгцэл зогсон байх. Би хороолоос гараад 911 рүү залгасан эдгээр бүлэглэлийн халтлага харьцангуй. Энгийн үзэгдэл энд байдаг ч надад охиолдно гэж би хизээж бодож байгаагүй. Хэдий ч үүнээс юу ч гараагүй. Олж илрүүлсэн ба ноолгооны хэсэг бүр хаашаач хөлөхгүй байгаа нь энэ үйл явдлыг миний хувьд сэрүүл харж байна. Ам өөрөө иглээ ир хүн гэдэг нь ямар ч уггүй гэдгийг ир хүн миний олгоод буу болгосон нэр мөчөд би ойлгосон. Иймэрхүү эрсдэл гаргах нь бүрэн энийг хэрэг байсан учир нь зэвсгийг хинч байсан аны амийг гараа агаж чадна. Хэрвээ ийм ажил хийдэг эсвэл анихгүй хүмүүсийг хардаг ямар нэгэн зүйл хийдэг бол нэг л агшинд. Байнга болгоомжтой байгаарай. Учир нь өөрийгөө анихгүй хүний эрсдлийн нөхцөлд оруулах нь аны хамгийн сүүлийн зүйл байж магадгүй юм. Ковидын үед хүнсний бүтээгдэхүүн хүргэх нь нэлээд үгэмэл болсон. Хүмүүс гэрээ хүргүүлсээр байхад ч би эдгээр захиалгын барааг бэлэгч байсан ба. Мэдгүй. Бид ажиллах хүч думаг байсан. Бараг л байнга л игдэг байсан. Бас би хүргэж өгдөг байсан. Муу ажил биш байсан. Надад үнэндээ хүмүүсийн гэр машин жолоодож очих хаалгадаг байсан. Сайхан байшингууд харах завшаан олддог байсан. Бас би хүмүүсээ харьцах шаардлагагүй. Үйлчлүүлэгчдээс байнга асуул ирдэг байсан бол би гомдлоогүй. Заримдаа зөвлөгөө авдаг байсан нь сайхан байсан. Ихэнх тохиолдолд би хүнсний бүтээгдэхүүнийг үүдэнд нь орхиод баалгаа болгож зураг авч дараа нь явдаг байсан. Гэхдээ надад бас байсан. Хүмүүсээ уулзаж хүнсний бүтээгдэхүүнээ авахд нь хүсэлдэг байсан. Нэг тохиолдол бол энэ насаа эмгээ. Сэрби үнийг висэн гэдэг бөгөөд ир надад хайраа байсан бол бид бие биенээ мэддэг болсон. Гэрэнд яг эр цаг захиалсан байх болно. Эхний хэдэн удаа би үүнд хүнсний зүйлээ болгоход ир хизээж гадаа ирдэггүй байсан ч би үүнийг цонхоор над руу шагаж байхыг барьж авдаг байсан. Би баг зэрэг гараа далж 6 ахуулаад буцаад машиндаа суугаад явна. Нэгэн л надад адилхан хүн хүнс хүргэж өгдөг гэдгийг ойлгосон байх гэж бодож байна.
Хүнс хүргэж өгөх болгондоо ирэмгээ илүү айван болж намайг ухахаар гарч ирдэг болсон. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр би үн зориулж хүнсийг нь оруулж ирж олуур дээр навдаг болсон. Ир хуучин байсан болохоор би услахад баяраар байсан бас ир бас сайхан цайны мөнгө өгсөн. Би хэдий чинээ их хотсон өдий чинээ их хянал болсон. Ир саяхан бэлэвсэн хоцорсон ба ганцаараа амьдардаг байсан. Бүх хүүхдүүд нь холоо амьдардаг. Ир зөвхөн жилдээ нэг юм уу 2 удаа гал эргээр явж чаддаг баяраар л эднийгээ хардаг байсан. Ир бас эгүүрээ гарсан байсан ч брокер байсан үүний сайхан байшинг айлбарлаж байсан. Би 4 дахь өдрийг үргэлж 9 ядан хүлээдэг байсан. Энэ нь ч ялгаагүй. Ир бүх зүйлийг даваа гараг захиалсан бөгөөд би хүргэж өгөхөөр яв. Дараагийн пүрэв гараг би машины зам руу ороход ямар нэгэн зүйл болсныг би шууд анзаарсан. Ир юрдийн шигээ хаалган дээр байгаагүй ч хаалган нээлээ байсан. Би бас үүний бүх хаалга байсныг анзаарсан нь хачин байсан. Ир урамлаа авч болох юм бол үргэлж нээлээ байлгадаг байсан. Нар би урд хаалга руу очиод үүнийг хараагүй болохоор хонх дуугарсан. Би хэсэг хүлээсэн боловч хариу алга би хидэн удаа огшоход хариу алга байсан. Дахин хариу алга имээс би өөрийн ирэхгүй жаахан өрөөнд бодсон зүйл бол. Магадгүй ир унсан эсвэл зүрхний шигдээс болсон эсвэл би юу гэж гайхаж зогссон байх. Хэрв хинч хариулахгүй бол би шийдсэн ч үүний найз учраас үүдний үүдэнд хүнсний зүйл үлдээх хэрэгэ болов уу? Хамгийн сайн догшоо орж хаалга онгорхоо байсан шиг ядаж хүнсний зүйлээд лангуун дээр ав. Би бүх ууийг 2 гараараа шүүрэн авч шууд галгоо руу оров. Гэрэл бүгд унарсан бүх зүйл чимээгүй байв. Ууа үүний лангуу дээр аваад би дуудлаа. Түүний нэрийг дахин хэлэхэд ямар нэгэн хариу сонсогдсонгүй. Би цагдаа дуудахаар гарах гэж байл цагдаа дуудах бодол олгоод орж ирсэн ч би үүнийг яарлаа гэж хэрхэн айлбарлахаа мэдэхгүй байсан. Хэрвээ зүгээр л гэрээсээ гарсан бол яах вэ? Энэ нь яарлаа усламж гэж хэрхэн айлбарлахаа сайн мэдэхгүй байсан. Учир нь зүгээр л гэрээсээ гарсан байвал яах вэ? Магадгүй эрхийн нэгэн дээр зочилж байсан байх. Би цагдаагийн ажлын цагийг үрсэн байх. Би үнэхээр хачирхлаа байр суурай байсан. Гэхдээ би ямар нэгэн зүйл буруу байгааг мэдсэн. Гэхдээ гадагшаа гарах хаалганы үүдэнд хүрэхэд байшин доор хөдөлгөөн сонсогдсон. Дэшээ би виснэг дуудаад хэсэг зур авширсан. Гэхдээ дахиад л ямарч. Хариу байсангүй, хинч хаалгаар гараад ирээгүй. Эсвэл надад хариу өгсөнгүй. Энд нийгмийн зогсны дараа би үргэлжлүүлсэн. Дээд давхар хин нэгэн юм хөдөлгөөд байгаа юм шиг чимээ сонсогдож, үнэхээр авгүй мэдрэмж үрж эхэлсэн. Би буцаад гадаа гарч машиндаа суулаа. Би энд жаахан сууж байгаад нэг минутын дараа 2 давхрын хөшиг хажуу ийшээ хөдөлж хин нэг намайг харж байгаа юм шиг санагдсан. Тэгээд дахин дүрс гарч ирээд миний машиныг хараад айсан юм шиг хурдан хаахыг харсан. Би висн 2 охиноо бас хөөе гэдгийг мэдэж байсан ч ир олон жилийн өмнө нас барсан бол хэн байж болохыг мэдэхгүй байна. Түүний хан байхгүй бол гэрн бай. Ир хаан байх байсан бол би энд хийрхий удаан байсан ч байсан. Дараагийн 7 хоног ажилдаа иргэн орохоор бараг 1 жилийн доор үүнээс ямар ч захиалга ирсэнгүй. Жилийн би пүрэв гараг боосны дараа үүний гэрийн хажуугаар явж байсан бөгөөд машины замд нэг байсан. Офицерийн машиныг би гэрээ ирээд нэрийг нь хайгаад сургуу алга болсон гэж мэдүүлсэн болохыг олж мэдсэн. Би хүнсний бүтээгдэхүүн хүргэж өгөхөөр очсноос хойш хэдхэн хоногийн дараа эдний хэлсэн өгнөөг анзаарсан. Түүний хамгийн сүүлд гэрээ байсан гэх өдөр нь хүнсний бүтээгдэхүүн захиалснаас хойш яг дараагийн өдөр байсан бөгөөд би үүний гэр очихоос 2 хоногийн